Baby, you can call me swaggy. Baby, you can call me swaggy. You can call me swaggy, babe. Olé, ¿qué pasa? За бүгдээ сайн байцгаана уу. Тэгээд Old Town Road-ийн reaction video бэлэн болсон. Тэгээд видеонд зөвлөлөө cowboy малгай авахгүй учраас ийм зуны малгай. Тэгээд Girl is a gun. Ийм хуцтай суужин. За тэгээд Old Town Road бол угаасаа сарын өмнө гарсан. Бүгд ямар нэгэн байдлаар сонссон бах. Тэгээд яасан бэ гэхээр энэ дуу хараарстай рэпер country дуу гаргаад хит болсон. Тэрний өмнө нэг юм хэлчихье. Надад өчтөр амар гоё мессеж ирсэн. Одоо энэ гаргаж байгаа. За энэ амар гоё мессежээс маш их баярлалаа. Энэ бол яг сэтгэл. Тэгээд би яг ингээ reaction видео хийгээд хөвчлэн гадаад дуун дээр хийж болохоор энэ нь бол зохиогч руу шууд мөнгө нь яваад байгаа. Гэхдээ миний пост бичлэгэн дээр ингээд амар сайн үзэж байгаад маш их баярлж байгаа. Яг та нарын бодож байгаа шүмэг бол орохгүй байгаа. Ялангуяа миний view баг байгаа учраас харьцангуй баг. Би бол галаагүй. Тэгээд одоо 3.5 100 долларч олж үзээгүй л явна. $35 болсон байна. Одоогийн байдлаа. Тэгээ яг жоохон мөнгөний төлөө юм хийгээд минь яг үндэ нүгээр бол мөнгө олох болоогүй. Тийм учраас гэхдээ дэмжиж байгаад амар их баярлж байгаа. Надад барыг тэр мөнгнөөс илүү яг ингээ хүмүүс надад дэмжиж байгаа нь хамаагүй ингээд ийм гоё юу гэх юм орлого болж байгаа гэх юм сэтгэлийн гоё юм болж байгаа. Тийм учраас би бол цаашаа ихтэй урамтай байгаа. Тэгээд өнөөдөр Old Town Road хийдэг. Old Town Road-ыг болохоор Lil Nas X гэдэг рэпер дуусан. Гэхдээ энэ анх болохоор надад нэр нь амар анхаарал татсан байхгүй. Nas гэдэг хэнгүүт Nas ч одоо хэн блэ те бүгд л мэдж байгаа. Тэнгүүт Nas-ийн нэрийг зөрөгтэйгээр авж байгаа рэпер гэхэлэр бас эвгүй тэр тусмаа lyrical маягийн рэпер юм бах гэж бодоод байсан чи орсон чинь cowboy-той дуу. Тэгээд энэ дуу болохоор эхлээд country song гэдэг нь манайхаар зохиолын дуу. За одоо Америкт болохоор down south гэж нэрлэдэг урд можууд ялангуяа Техас мужид нь болохоор redneck-үүд буюу улаан үзүүтнүүд гэж нэрлэдэг цагаан арьснууд амьдардаг. За эдгээр нь яга улаан үзүүтэн гэдэг вэ гэхээр ингээд тийм наранд халуун бүс байдаг учраас ингээд наранд байгаад хаар цагаан хүмүүс ингээд улаачдаг. Тэг ингээд тийм улаан үзүүтэй хөвчлэн байж идэг. Тэгээд redneck-үүд гэж нэрлсэн. Энэ болохоор одоо нөгөө нэг манайх нар жоохон хөдөө маягийн хүмүүс нь тэгээд одоо ингээд трактор унаад одоо хүртэл фермээ илүү төлхөө эрхэлдэг тийм хүмүүс байдаг. Тэгээд бидний бол эднэр жоохон тийм white trash гэдэг юм янз янзын нэрээр нэрлэдэг. Жоохон хөдөөний хүмүүс нь одоо мал аж ахуй эрхэлдэг, ферм төлхөө ашигладаг. Тэгээд энэ хүмүүс нь бол яг хөө тэр зүг рүү арьс өнгөний үзэл одоо хүртэл айгүй хүчтэй хэвээрээ байгаа. Тийм болохоор country song бол одоо яг тэдний сүлд дуун зохиолын дуун учраас арьс өнгөний үзэлтэй ягаад ч юм холбогдоо явж идэг. Тэгсэн чинь хар арьстай дуучин тэр зохиолын дуугийн гинт дуулахтай trapтай холсон. Тэгээ ингээ хүмүүс сонирхоод юу вэ гэсэн чинь дуун үнэхээр бас дайжгүй байсан. Одоо энэ бүр зохиол гэдэг тэр redneck-үүдийн урсгалыг хипхоптой хольж чадсанараа racism-ыг зогсоолоо гэж одоо жоохон jokingly ч гэсэн хэлж байгаа. Гэтэ энэ бол үнэхээр түүхэнд бичигдэхээр үйл явдал одоо зохиолын дуу хипхоп хоёр хоорондоо холилдсон. Гэтэ холилдохтай зүгээр нэг юм тийм авцалтаагүй холилдчихоогүй зүгээр бүр яг гоё үнэхээр яг гоё цэгийг олж чадсан. Тэгээд тэрүүгээр бас амар их явсан. Тэгээд интернет дээр Instagram-аар дүүрэнлийн дууны хаятай юм нэг видеонд явж исэн. Тэгээ ингээ хит болоод country chart дэшээ яваад ирсэн чинь country chart-аас энэ бол яг цэвэр country дуу биш ээ. Энэ бол хипхоп дуу гэж chart-аас хасцсан. Тэгээ байж исэн чинь гинт маш богино хугацааны дотор зохиолын дуур одоо манай завхны бат цух ах шиг нэг домог Billy Ray Cyrus гэдэг одоо Miley Cyrus яав тэрнтэй хамтарч энэ дууг хийсэн. Ахиж тэгээ country chart нэг дахиад hip hop chart нэгт орсон юм шоуган тарьсан дуугаа тэгээ өнөөдөр хийдэлээ зүг. Тэгээд энэ дуу одоо сарын турш уг нь бол Lil Nas X дахиад дуунууд бичсэн байгаа. Энэ дууга гаргасныхаа дараагийн дуунуудынхаа хальт Instagram дээр хийсэн байхгүй. Тэдэнд амар гоё дуу байсан. Тэг хүмүүс тэрийг цацаач гэж тэрээс цацахгүй энэ дууга ингээ саагаалаа байхгүй юу. Milk гэж хэлдэг. Тэгээд бүр Milk даад болчлоо баг одоо Lil Nas ямар ч гоё дуу гаргасан хүн тоохооргүй болчлоо доо гэж байжсэн чинь гинт remix гаргасан Diplota тэр нь их яваагүй. Тэгснээ ахаад
клип гаргасан. Би бол дотроо ёо за энийг ямар их ашигладаг юм бэ гэж бодож ирсэн чинь клип нь ямар байх юм одоо үзцгээе. Тэгээ миний бодлол тийм байсан. Үг нь бас байхгүй юм. За Old Town Road гэдэг нь болохоор хуучин одоо манай нэг хөдөөний замууд чи тийм замыг хэлж байгаа юм шиг байна. Буруу явил засаарай. Судалж модалсангүй. Тэгээд одоо бол яг хөө тийм байшин барилга хот босцсон. Дээрэмч юм шиг. Банк дээрэмч юм байна. Boss, I'm flabbergasted. Why we stop? When you see a black man on a horse going that fast, you just gotta let him Sheriff fly. Wood and Chris Rock Right, тэгээд that's a horse horse. That is a horse horse. тэгээд домогт Billy Ray Cyrus. That should be fine. Тэгээ энэ үед он цагийн үед эн чинь We'll settle in here for the night. ер нь бол Америкчууд энэ үед нөгөө нэг чөлөөлөхтэй дууссан байсан шүү дээ. Тэгээд энэ боолчлыг унгаацсан байсан. Гэхдээ зарим мужууд бол баг хിവэрэ байсан. Арьс өнгөний үзэл маш хүчтэй байсан. Бишээ бүр боолчлоо шүү дээ. Юм арьс өнгөний үзэл. Тэгээд Django киног та нараас мэдж байгаа. Тим үед тэгэхээр тим үед бол харууд бол ерөнхийдөө бас зүгээр дуртай бууччихаар л тийм цаг хугацааг үзүүлж байгаа. I don't know, man. Last time I was here, they weren't too welcoming to outsiders. You're with me this time. Everything's gonna be all right. Харахчгүй зогсож байна. Энэ тэгэхээр угаасаа яг нэг цаг хугацааны үед яг тийм үе яваа. Орчин үед ирж байна. Old Town Road. Mama. Oh, hey, 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 hey. Хүүд байна. Хүүд бол харуудын одоо ядуусын орол гэрөө. Old Town Road, I'm gonna ride till I can't no more. Gonna take my horse through the Old Town Road, I'm gonna. За насан турш хүүхдөл яг энэ зогсороо одоо энд нэг утга явж байгаа тэрийг тайлбарлахын тулд та насанд сонсохын тулд насан турсан байх хэвээр. Тэгэхээр old одоо үг нь ингэж байгаа. I'm gonna take my horse to the Old Town Road гэж байгаас тэнгүүд яг үүндээ энэний анаграм нь болохоор I'm gonna take my horse to the hotel room and I'm gonna ride till I can't no more гэд ийм далд утгатай монголоор нь бол хэлээд яах юм. Тэгээд бас тийм даамлалт болтойгоо яваад байгаа юм билээ цаана. Ride till I can't no more. I got the horses in the back. Horse stock is attached. Head is matted black. Got the bushes black to match. Riding on a horse. You can whip your Porsche. I've been in the valley. You ain't been up off that porch. За энэ бол алдартай харуудын cookout barbecue. Харууд бол ингээд гэр бүлээрээ цуглараад ингээд ирчүүд мах шараад хамаатнуудаараа найзуудаараа цуглаа хүүдтэй ингээд бич тийм бол маш алдартай. Тэгээд за дууны үгний хувьд гэх юм бол за морио унаад явнаа тэгээд ингээд cowboy black хар matte материалтай малгай тэрнтэйгээ осолсон гутал байна гэд эхлээд бол энэ тодорхой үгнүүд явж байгаа. Тэгээд та нар Slim Reaper гэдэг YouTube channel байгаа. Тэгээд энэ нь болохоор ийм хипхоп дуунуудын ийм үгнүүдийг яг монголоор гоё тайлбарлаж өгдөг хар ярианууд одоо жирийн шууд утгаар ойлгохдохгүй юмнуудын эсвэл ямар нэг юм референсүүдийн тайлбарлаж өгдөг тийм гоё пэйж байгаа. Биш channel байгаа. Тэгэхээр тэрийг дагаад та нар бас ер нь шинэ гарч байгаа дуунууд тэрэн дээр энэ үгийг айгүй гоё тайлбарлсан байгаа. Энэ бүжиг. Энэ болохоор wow гэд бүжиг яг энэ дуунаас гарсан. Гэд төгсөн тийм бүжиг байгаа. Энэ биш. Lead on in my play.
Энэ үгийг би тайлбарчаа. Энэ амар. Riding on the track. Трактор унаад Lean all in my blood. миний давсгаар дүүрэн lean. За харууд бол lean гэдэг ямыг төлхөө хэрэгэлдэг. Cheated on my baby. Cheated on my baby. Найз өхнөө хуурчсан. You can go You can go and and ask her. Очоод асуусан ч болно. Энэ санаа зовж байгаа юм алга. my life is a movie, but riding in bull. Миний амьдрал бол кино. Юун дээр Cowboy hat from Gucci. cowboy hat from Gucci. Gucci-гийн cowboy hat гэж байна. Гэтэ Gucci бол хийдгүү. Гэтэ энэ бол удахгүй яг энэс болоод гарч магадгүй. Finger on my booty. Okay, you got me, it's all good. Хам тэгээд сая яач юу? Урдчгүй. Lean all in my blood. Cheated on my baby. You can go and ask her. My life is a movie, but riding in bull. Cowboy hat from Gucci. Finger on my booty. Okay, you got me, it's all good. You cheated though, that horse got like a V12. Hүүдэд яг ингэдэг байхгүй ингээд зүбөөндөө цуглдсан нэг юм болонгот ойр хавьд болоогүй сонин содын юм болох нэг хүүхдүүд бүгд их. Don't worry about it. I just hit a flock and I seen you before. You from Compton, right? Huh? I'm sorry. Hey, Quan, get the children off the animal, please. That's his property. We don't do that. You know what I mean? I apologize about that. You have a good day. Get off my car. Can't nobody tell me nothing. You can't tell me nothing. Can't nobody tell me nothing. Maserati. Take my horse to the old town road. I'm gonna ride till I can't no more. Били бишээ. Lil Nas X энэ айгуу байхгүй. Рэпер одоо сүүлийн үед ингээл нэг юм царай маргаа нуусан ингээл мансуурсан байдалтай ингээл дандаа нэг тийм харанхууд ийм элдв янзын бодогтой өсмөс юм эмиг битүү шивээс мэвс ийм юмнууд ийм гоё bright хараа яг хөөрхөн инээгээд өөрийнхөө царай till I can't no more. Энэ бас амар таалагдж байгаа. Cowboy Club юм ааш. Cowboy Club. Юугүй Down cross town, living like a rock star. Spend a lot of money on my brand new guitar. Baby's gotta have a diamond ring. Snap Billy Ray Cyrus Snap зүгээр амар bars явж идэх жах шиг. And Fendi sports Яа, найз охин Fendi-гийн спортын братай. bras. Riding down Rodeo in my Диплом шүү. sports car. Got no stress, I've been through all day. I'm like a Marlboro man, so I keep going back. Wish I could roll home back to that old town road. I'm gonna ride till I can't no more. I'm gonna take my horse to the old town road. I'm gonna ride till I can't no more. I'm gonna take my horse to the old town road. I'm gonna ride till I can't no more. Амар bright хүүхд. За клип бол хөнгөн тэгэл явцсан байна. Сая нэг юм клип болжээ. Тэгээд 50 сая хүн LED үзэж 17 гэдэг чи юу вэ? Та 4-5 хоногт. Сайн байсан байна. Аргагүй л дуу нугаас viral болсон. Энийг одоо юу гэдэг яг Gangnam Style энэ шиг өдөр тутам шинэ хүн шинээр нээж олж сонсоол байгаа л баг. Despacito одоо комментэн донд нь харьцуулсан байна. Red Dead Redemption гэдэг одоо чита шиг тэгтээ cowboy-оор хийсэн тийм тоглоом гарсан. Rockstar Games-ээс гарсан баха тий. Тэр бас нэлээд viral болсон тоглоом. Тэрийг энэ хүний амьдрал нөлөөсөн баха гэж бодож. Lil Nas X ч дөнгөж 20 тоо баха. Тэгээ бол маш амжилттай явж байгаа rapper. Дараагийн дуунууд нь бол яг цэвэр trap, rap song-нууд гарах баг. Энэ official movie гэж шүү дээ. За клип бол хөнгөн тэгтээ сонирхолтой болсон байна. Энэ дуу 3.3 сая лайктай. Тэгээд энэ дуу одоо хэсэг явах бах. Энэ зуныг арай л дуусгаж чадахгүй бах. Тийм болохоор Panini гэдэг дууг нь хүмүүс амар хүлээж байгаа. Panini гэдэг дууга тэгээд бодохгүй цацах бах. За Old Town Road бол иймэр байна. Тэгээд түрүү би илүү яллаа. Тэгээд намайг тэмцээд баярлалаа. Би тэгтээ гадаад дуунаас бол тэр юуг авахгүй. Гадаад дуун дээр skip хийж болно шүү. Миний үндсэн видеонуудын рекламыг бас үзээрэй.
Тэгээд лайклаараа, шеэрлээрээ, сабскрайблаараа. Тэгээд дараагийн видеоор уулзтлаа баяртай.